бусдад итгэл гэдэг зүйл бол та бүхэнд бас айгүй иймэрхүү чанарууд бол их байгаа. Буруу яриад ах юм аа. За сайн байцгаана уу? Вау дороотой та бүхэнд энэ өдрийн өглөөний орой минь төргий. За хэдүүлээ энэ удаагийнхаа мэргээр таны ирээдүйн хайр дурлал ямар хүн байх вэ? Түүнтэй холбоотой мэдээллүүдийг бичлэгдээ байгаа. Энэ гурван үзрөөс сонгоод өөрсдийнхөө группээс онцлогуудаа сонсох болно. За эхний групп ийм сахиусан тэнгэр байна. Хоёр дахь групп ийм байна. Гурав дахь групп. За та бүхэн маань энд байгаа гурван үзрөөс өөрсдөө сонголтоо хийгээд өөрсдийнхөө сонгосон группүүдийг үзээрэй. За нэгдүгээр группийнх маань уншлагатай давтаа морил. За хэдүүлэнгийнхаа сонгосон үзэр болохоор The Water Oracle гэдэг үзэр байна. За энэ юу гэсэн үг вэ гэх юм бол та бүхэн маань өөрсдөө ирээдүйд гарч ирэх шинэ хайр дурлал үнтэй холбоотой зүйлсээр болвол өөрөөсөө итгэлтэй байх байдал гэдэг зүйлийг болвол өөрсдөө цогцлох ёстой. Нөгөө талаасаа өөрийнхөө одоо нөгөө нэг ирээдүйн хайр дурлал үнтэй холбоотой сайн сайхан бодлууд зүйлсийг боддог болвол үнтэй итгэлтэй өөртөө үнийг үргэлж сануулж байх хэрэгтэй. За нөгөө талаас бол өөртөө манифест хийж өөрийнхөө ирээдүйн хайр дурлалыг ямар хүн байх вэ гэдгээ бодож төсөөлж тэр үний энергийг өөртөө дуудах шаардлагатай. Ингэж чадсанараа яг өөрийнхөө хүсэж байгаа тэр үнтэй бас уулзрах магадлал бол илүү өндөр болох юм аа. За тэгээд би хөзрөө урьдчилж хольж бэлдээд гаргаад ирсэн байгаа. Одоо үндсэн уншлагатай хэвлэл оръё. За шинэ хайр за таарад уншлагын хувьд гэх юм бол нийт ийм 8 үзрэг болоо бэлдэж гарч ирсэн. За тэгээд дэгдээ группийн маань хувьд бол хайр дурлалтай уулзрахаас өмнө яг юун дээр анхаарах ёстой вэ гэдэг үзэр эхнийх дээр бол гарч ирсэн. Тэрний хувьд бол та бүхэн маань оюун бодлын хувьд бол хүчтэй байх ёстой. Ерөөсөө одоо өөрийнхөө хувьд ингээд хизээ би хайртай уулзрах юм бол намайг хүн тоохгүй юм шиг байна. За ийм юм чинь яаж энэ хүн гарч ирэх үү ч юм одоо өөрийнхөө яг одоогийн нөхцөл байдал дээр ингээд өөртөө сэтгэл хангалуун бус байдаг тиймэрхүү бодлоотой таны ирээдүйд гарч ирэх шинэ хүнийхтэй ингээд энергийг холдуулаад байна. Тийм болохоор хэдүүлээ хамгийн түрүүний энэ энерги дээр энэ бодол дээр бол анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж өөртөө итгэлтэй байж би бол сайн үнэтэй уучран ирээдүйд гарч ирэх хүн байна. Миний яг хүссэн тэр гоё хүн байна гэдэгтээ өөртөө итгэлтэй байж өөрийгөө урамшуулж өөртөө тэр хүнийг бол дуудаарай гэдэг зүйлийг бол хэлж гин. Тэгээд шинэ хүний хувьд гэх юм бол за ойрын хугацаанд гэвэл нэг 3 сарын дараагаар танд бол шинэ хайр дурлалын харилцаа бол гарч ирэхээр харагдчихээн. Тэр хүн маань бол ямар хүн байх вэ гэх юм бол ер нь бол айгүй мэдрэмж өндөртэй усны ордны хүн бол байх боломжтой. Нөгөө талаас бол өнгөрсөн одоо хайр дурлал эсвэл ямар нэгэн сэтгэлийн шарах үнтэй холбоотой одоо стресс тиймэрхүү зүйлүүдийг бол туулаад үтцсэн энийхээ ард гарцсан одоо дараагийнхаа бас шинэ хайрлцаа шинэ хайр дурлалтай ингээ уучрахад сэтгэл зүйн хувьд бол бэлэн болсон хүн бол байхаар харагдчихээн. Тэгээ нөгөө талаас болвол өөр хэлж байгаа мессежийн хувьд гэх юм бол яг энэ үнтэйгээ уучрах юм бол яг баланс гэдэг зүйлийг бол та бүхэн маань өөрсдөө хувьд бол доктортой барих хэрэгтэй. Хитрхийн нөгөө талаа хүлээх эсвэл хитрхийн өөрийнхөө талаас үйлдэл хийх ч юм уу ингээд балансгүй байдал бол байх болол ёсгүй. Яагаад вэ гэвэл энээсээ үүдээ та бүхэн маань хэрүүл тэмцэл, үл ойлголцол гэдэг одоо тиймэрхүү зүйл бол Tower гэдэг үзрөөр харагдчихээн. Гэтэ энэ зүйлийг бол та бүхэн маань давж гарч ард нь бол хангалттай гарна. Тэр нь бол энэ одоо 3 саваа гэдэг бол үзрөөр харагдчих байгаамаа. За тэгээд өөр гэвэл та бүхэн маань ингээд тухайн хайр дурлалтайгаа одоо тэнцвэртэй харилцааг бол заавал бол авч явах шаардлагатай. Энэ бол та бүхний ирээдүйд бол маш чухал. Тэгээ нөгөө талаас бол эрэгтэй талынхаа ингээд амбиц урам зоригийг одоо эмэгтэй хүмүүс маань бол дэмжиж өгөх хэрэгтэй. Харин хэрвээ эрэгтэй хүмүүс байх юм бол өөрөө өөрсдийнхөө урам зориг
өөрсдөө тэр ирж хүчтэй ингээд амбицтай байдлыг бол нөгөө талынхаа эмэгтэй хүмүүст бол мэдрүүлж өгөх бол шаардлагатай. Энийг бол өөрийнхөө үйлдэлээрээ өөрийнхөө хэлж байгаа үгээрээ харуулж өгөх нь бол илүү та хоёрын маань харилцааг амжилттай байлгахад бол сайн нөлөөтэй байгаа. Тэгээд анхааруулж хэлж байгаа зүйлийн хувьд гэх юм бол хитрхи их мэдрэмжэндээ автаад мэдрэмжээрээ үйлдэл битээ гараарэ гэдэг зүйлийг та бүхэнд бол анхааруулж байна. Бодит байдлыг бодитоор нь хараарай. Тэгж чадах юм бол та бүхний ирээдүйд бол илүү сайн, илүү гоё зүйлсүүд бол гарч ирэхээр бол харагдаж байна. Нөгөө хэлж байгаа зүйл нь бол яг бодит зүйлийг бодитоор нь харахаас гадна үүнтэйгээ холбоотой одоо мэдрэмжээ дагсан үйлдэлүүдийг бас шууд авах юм бол илүү амжилт харилцаа бол гарч ирэхээр харагдаж байна. Хит мэдрэмжинтэй автаж одоо үйлдэл хийхээс илүүтэйгээр бодит байдал дээр үндэслээд өөрийнхөө мэдрэмжийг сонсоод яг тухайн моменттой таарсан үйл хөдлөлийг авч экшнүүдийг авах юм бол илүү амжилттай байна. Энийгээ дагаа та бүхний бас цаашдын харилцаа болвол илүү сайжрахаар илүү бат бөх болохоор харагдаж байна. Тэгээд нөгөө талаас хэлж байгаа зүйл нь гэх юм бол өөрийнхөө яг нөгөөний дотоод дуу хоолойг бол сонсох шаардлагатай. Энэ яг юуг илэрхийлээд юу хэлээд байгаа вэ гэх юм бол таны яг учирсан хүнтэй таны яг одоо заяаны хань ирээдүйд одоо өдөөгөөс төдийг хүртэл хүн хүртэл хамт байх хүнтэй байх магадлал бас өндөр байгаа болохоор өөрийнхөө яг дотоод зүүн савын дуу хоолой сонсоод тэр хүнийхээ дотор хүнийг ингээ нэлээд цаана харж ажиглаж сонсох ойлгох гэдэг зүйлүүдийг бол хийх шаардлагатай. За тэгээ би Oracle үзрээсээ бол та бүхэн шаардлагатай зөвлөгөө анхааруулах үзрийг авсан. Тэгээд эхнийх нь болохоор insecurity буюу одоо нөгөө өөртөө итгэлгүй байдал, insecure байдал гэдэг зүйлийг бол энэ үзэр маань бол илтгэж байгаа. Энэ үгээр хэлж байгаа зүйл бол маш энгийн, маш ойлгомжтой буюу өөртөө бити итгэлгүй бай гэдэг зүйлийг энэ үзрээр бол шууд илэрхийлнэ. Нөгөө талаас ингээд өөрийнхөө тутай бүс өөрийгөө ингээд одоо хүчээлж өөр зүйлийг туршиж хийж үзэхгүй байх зэрэг иймэрхүү энерги нь бол энэ үзрийг бол дууддаг. Тэгээ нөгөө талаас энэ хідүүлэнгийнх нь одоо газраас авж байгаа энерги, газрын одоо хүрт гэдэг зүйлийг илтгэж байгаа болохоор та бүхний маань одоо хөлтэй холбоотой ямар нэгэн эрүүл мэндийн асуудал хэмжих зүйлүүд байж магадгүй. Нөгөө талаасаа болохоор газрын энерги унснаасаа болоод хүмүүс маань цаашдынхаа одоо амжилт шин зүйл рүү ингээд тэмүүлж хөтлөх гэдэг зүйл нь байхгүй болдог. Яг тухайн л нөгөө нэг л байсан байрандаа байгаа хандлага бол илүү өндөр байгаад байдаг. Тийм болохоор нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань өөртөө итгэлтэй байх гэдэг дээр анхаарч шинэ үйлдэлийг зоримгоор хийх, шинэ зүйлсийг туршиж үзэх, шинэ орчинд очих зэрэг зүйлсийг бол хийж үзэх нь бол маш чухал. Тийм болохоор өөртөө итгэлтэй байж шинэ алхмуудыг, шинэ сорилтуудыг өөрсдийнхөө амьдралд бол оруулах шаардлагатай шүү. Энэ зүйл дээр анхаараарай. Тэгээ нөгөө хэлж байгаа зөвлөгөө мессеж нь болохоор the pearl гэдэг үзэг гарч ирсэн. Энэ нь бол өөрийгөө хайрлах, өөрийгөө дотоод мөн чанарыг ойлгох гэдэг үзэг байгаа. Энэгээр бол юу гэж байгаа вэ гэхээр одоо та бүхэн өнгөрсөн хугацаанд олон төрлийн одоо саад бартаа зүйлсийг туулж авсан бол үүнийхээ үр шимийг бол тун утахгүй хүртнэ. Тэр нэг талаас нь хайр дурлалын харилцаатай ч холбоотойгоор буюу таны ирээдүйд учрах хүнтэй таны одоо энэ өнгөрсөн дэх олон зүйлийг тууснатай одоо шан харамж шагнал нь одоо таны ирээдүйн тэр ихнэр тэр нөхөр эсвэл таны тэр найз охин найз залуу гэдэг тэр хүн чинь бол байхаар байна. Тийм болохоор өнгөрснөөс одоо хүртэл тоосон зүйлдээ битээ харамсаарай. Тэрний дүнд ирээдүйд бол танд илүү сайхан зүйлсүүд ирэх болохоор өөрийгөө ингээ хайрлж би олон зүйлийг туулж чадсан. Төдиос өдөө хүртэл би өнөөдрийн зэрэгтээ ингэж хүрч чадсан. Тийм болохоор миний ирээдүйд энийгээ дагсан маш сайхан зүйлс ирнэ гэдэгт өөртөө итгэхээрэй гэж хэлмээр байна. За тэгээд нэгдүгээр группийг сонгосон. Энэ хүртэл миний уншлагыг маань сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний маань цаашдаа хайр дурлалын харилцаанд нь амжилт хүсье. Тэгээд хувийн уншлага цаг авах бол миний Instagram хаяг руу бичээд цаг аваараа би хувийн уншлага тогтмол хийж байгаа шүү. Тэгээ миний Instagram хаягийг болон YouTube дээрээ subscribe дараад follow хийгээрэй. Тэгээ таалагдсан бол лайк дараад комент бичээрэй. Та бүхэндээ баярлалаа. Баяртай. За сайн байцгаана 2 дахь группийнхэн маань уншлагатай тавтаа морил. За би хөзрөө урьдчилж холиод шаардлагатай үзрүүдээ гаргаж ирээд бэлдээ тавьсан байгаа. За ингээд өглөө уншлагатай оръё. За 2 дахь группийнхний маань хувьд болохоор та бүхний сонгосон үзэр
The Well Maidens гэдэг үзэр байна. За энэ нь юу гэсэн үг вэ? Та бүхэнд одоо ямар хөө зөвлөгөө юу хэлж гинэ гэх юм бол хүндлэл гэдэг зүйлийг бол хамгийн ихээр бол анхааруулж хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрөөрөө хүндлэх болон босод одоо хамтран ажиллаж байгаа иргэн тойрны хайр дурлал харилцаанд харилцан хүндлэл гэдэг зүйлийг бол илэрхийлж байгаа. Та бүхэн маань энэ зүйл дээр анхаарч өөрийгөө хүндлэх болон бусдыг хүндлэх гэдэг зүйлс дээр ямар нэг үйлдэл хийж засах ёстой зүйлс байх юм бол тэр зүйлээ бол засаж өөрсдийнхөө ингээд энергийг дараагийн төвшөнд гаргаж одоо шинэ хайр дурлалтай уулзрах энерги болвол одоо илүү наашлуулж өөртөө татнаа гэсэн үг. Тэгээд нөгөө талаас хэлж байгаа зүйл нь болохоор ингээд хэтэрхий бас тутагч байгаа байдал та бүхэнд байгаа болвол ингээд босдтой өөртөө санаа бодол үзэл бодлоо мэдрэмжээ илэрхийлж ярилцах үүнтэй холбоотойгоор та бүхэн маань ингэж ярилцаж чадсанараа болохоор шинэ санаа, шинэ өнцөг, шинэ өөр харах өнцгүүдийг болол өөртөө болол олж авч чадхаар байна. За нөгөө талаас болвол бусдад итгэл, бусдыг хүндлэх, бусдад итгэх зэрэг одоо иймэрхүү зүйлсээр болвол шууд та бүхэн маань анхаарах ёстой. Хин нэгэндээ ингээд одоо ажил эсвэл найз нөхөдөө нууцаа яриад итгэл дагаарэ гэд ингээд өөрсдөө нууц ч юм уу тиймэрхүү зүйлсийг яриад тэр хүн чинь ингээд итгэхгүй байвал яана гэсэн тиймэрхүү айцтай байгаа хүмүүс бол байгаа харагдаад байна. Тийм болохоор хэдүүлээ энэ энергийг, энэ хандлагыг бол болох хэрэгтэй буюу найзуудаа үнэхээр итгэж байгаа бол яг бүрэн дүр итгэлийг хүлээлгэж тэр найз нөхөд одоо ойр дотны хүмүүстэй ингээд чухал зүйлсээ ярих, ярилцах, хийх гэх зэргээр ингээд энэ энерги хэдүүлээ өөрчилнө. За тэгээ хэдүүлээ үнцэн уншлагатай орцгоё. За тарууд үзрийн маань хувь та бүхний одоо дараагийн хайр дурлал хязгаар гарч ирэх вэ, ямар хүмүүс байх вэ гэдэг хөзрүүд болгоол урьдчилаа бэлдээд тулд гаргаад ирсэн. За шинэ хайр дурлалын хувьд гэх юм бол ойрын хугацаанд бол ер нь дараагийн хайр дурлал гарч ирэхээр байна. Тэр нь хэзээ вэ гэвэл нэг 7 сар 8 сар хавцаа бол харагдчихээн. Тэгээ тухайн хүнээ маань хувьд гэх юм бол илүү жоохон тийм гал энерги өндөртэй, хөдөлмөрч, амбицтай, тийм төрлийн эрэгтэй, эмэгтэй хүн болол байх магадaltaй. Тэгээ нөгөө талаасаа бол өнгөрсөн хайр дурлалаас бол нэлийн тийм шарах авсан, өнгөрсөн хайр дурлалын харилцаанд хүн нь тухайн хүнийг хуурсан, эсвэл ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан олон төрлийн асуудлуудтай болол нүүр тулж үдсэн үзээ түүний даван гарсан нэг тийм хүн байхаар харагдаж байна. Тийм болохоор дараагийн хүн маань тантай уулзснаар яах вэ гэхээр танаас шинэ мэдрэмж, шинэ зүйлийг бол хамгийн түрүүнд бол олж харж тэр зүйлийг бол мэдрэн үнийгээд байгаа тэр хүний ингээд амбиц, хөдөлмөрч зан чанар нь бол улам нэмэгдэхээр харагдаж байна. Тэгээ та хоёрын яг бодит амьдрал дээр яг харилцаа, атмосфер зэрэг зүйлсүүд бол айгүй сайхан таарахаар бол харагдаж байна. Гэхдээ та бүхний харилцаа цаашдаа ингээ удаа үргэлжлээд ирэхээрээ зарим зүйлсийг ингээ нүуний шүүж тунгаах энэ яг миний хүсэж байгаа хүн мөн үү гэх тиймэрхүү бодоол тиймэрхүү зүйлсийг бол эргцүүлэх шаардлага гарна. Гэтэ энэ зүйл нь болохоор та бүхнийг одоо сaalж сарнах ч юм уу эсвэл одоо тийний муу тал руугаа бол биш. Зүгээр одоо байгаа энэ харилцаагаа та бүхэн маань нэг дүгнээд нэг хараад үзээрэй. Юун дээр алдсан байна? Юун дээр оноод байгаа бэлээ? Бит хоёр гэдэг зүйлсийг бодож үзэх хэрэгтэй тийм юм. Шүүж тунгааж аваа өгөөтэй нэгэнтэй харилцах, хандах гэдэг зүйлсийг бол амьдрал та бүхэн цаанаас нь ингээд тэр нөхцөлийг бол бүрдүүлээд өгнө. Тийм болохоор иймэрхүү зүйлстэй тулгарч учрах юм бол ерөөсөө айж сандрах ингэчвэдэ гэх одоо ингээд ийм тэм зүйл болчвэдэ гэх одоо санаашрал бол байх шаардлага бол ерөөсөө байхгүй шүү. Тэгээ нөгөө хүн маань түрүүн өмнө хэлж байсанчлан маш нөгөө амбицтай, эготой юмыг бол айгүй сайн хийдэг хөдөлмөрч хүн байна гэсний дагуу бас хайр дурлалын харилцаан дээр айгүй тийм санаачлагтай инхүү тийхүү хоёлаа өнөөдөр болцгоо ч юм уу те ингээд айгүй их зүйлсийг ингээд санаачилдаг хийх гэж эрмэлздэг ингээ activity өндөртэй хайр дурлалын харилцаан дээр ингээ хамт байгаа хүнтэйг ингээ зүгээр суугаал ингээл чийл байх гэхээсээ илүү өдөр тутамдаа хамтдаа ингээ олон зүйлсийг туршиж хийж үзэх тэр болгоноос ижил төрлийн болоо өөр мэдрэмжүүдийг авах эрмэлзэлтэй төм хүм харагдаж байна. Энийгээ дагаа та хоёрын маань ингээд хамтын харилцаа, хайр дурлалын маань ингээ халуун дулаан байдал гэх зэрэг зүйлсэд бол айгүй сайжран
Нөгөө талаас таны яг хүсээд байсан төрлийн тэр нэг хайр дурлалын харилцаа, тэр нэг хосууд та хоёр болох магадлалтай. Гэтэ нөгөө талаас та бүхэнд анхааруулж хэлж байгаа зүйл нь хитрхи яраад дараагийн төвшин рүү гарах гад түргэн үйлдэл битээ гаргаарай, түргэн шийдвэр битээ хийгээрэй гэдэг зүйлээ бол хөзөрмөө та бүхэнд анхааруулж хэлж байгаа шүү. Тийм болохоор 2 дахь группийг сонгосон хүмүүс маань хитрхи түрэгдээж, хитрхи яасан үйлдэл, яасан шийдвэрүүдийг бүх гаргаарай гэдэг зүйлийг бол хэлж байна. Тэгээд 2 дахь группийнхандаа зориулж энэ хайр дурлалын харилцаан дээр юун дээр анхаарах ёстой вэ? Яах ёстой вэ гэдэг зөвлөгөө болон анхааруулга хөзрийг Oracle үзрээс авсан байгаа. За тэгээд та бүхний маань хувьд гэвэл анхааруулж хэлж байгаа зүйл нь болохоор confusion гэдэг үзэр гарч ирсэн. Ер нь хитрхи их та бүхэн маань энэ хайр дурлалын харилцаан дээр олон юмыг бодох ирээдүгээ хитрхи их мөрөөдөж төсөөлөх эсвэл яг одоо байгаа харилцаан дээр их зүйл хүсэж бодох зэрэг тиймэрхүү зүйлсүүд бол оюун бодлын төвшөнд бол гарч ирэх магадлалтай. Үүн дээрээ та бүхэн маань шийдвэр гаргаж чадахгүй, яахаа мэдэхгүй ингээ эргэлзэж тэнэгэлзэх яг нөгөө тухайн байрнаас ингээ хөдөлж чадахгүй ингээ маш confused болох магадлал бол өндөр байна. За нөгөө талаас бол энэ та бүхний баг зэргийн тийм ирээдүйдээ санаа зовсон одоо хитрхи жаргалтай байгаагаас айж байгаа энэ мэдрэмжтэй ч юм болоо шууд холбоотой. Тийм болохоор эндээс нэг хайгаад байгаа шаардлага байхгүй. Өөрийнхөө нөө ирээдүйд гарч ирж байгаа тэр хүнтэй итгээд өөрийнхөө иймэрхүү бодол, оюун бодлынхаа төвшөнд гарч ирж байгаа энэ бодлуудыг, санаа зовнилуудыг тухайн хүндээ илэрхийлж хэлж надад ингэж санагдаад энэ дээр би ингэж бодоод байна гэдэг зүйлээ илэрхийлж харилцан энэ асуудлаа шийдэж чадсанаар та хоёрын маань харилцаа таны энэ confused байдал болол хэвэн болно. Тэгээд нөгөө талаас өгж байгаа зөвлөгөө нь юу вэ гэх юм бол thank you буюу өөртөө баярлаж талархаж сурах хэрэгтэй. Энэ харилцаанд энэ амьдрал нөгөө хүндээ өөртөө талархах, баярлах гэдэг зүйлийг бол биетээр буюу одоо өөрийн дуу хоолойгоор илэрхийлж баярлаа. Ийм сайхан хүнтэй уулзруулж өгсөн амьдралд баярлаа, өөртөө баярлаа, чамд баярлаа. Төдөөс өдөө хүртэл энэ төвшөнд хүргэж өгсөн өнгөрсөндөх энэ олон сургамжид цаг хугацаанд баярлаач гэх мэтээр ингээ өөртөө баярлсан, талархснаа илэрхийлж чадсанараа илүү та хоёрын маань энерги сайжирч нэг төвшөнд ирэх, нөгөө талаасаа энэ энергийг даагаад илүү цаашдаа амьдралтай сайн сайхан болох магадлалтай. Тийм болохоор та бүхэн маань хитрхи өөртөө итгэлгүй байж дотроо ингээ айцтай олон зүйл дотоос бүт хөвгшөөгөөрөө тэгж тэр бодлуудаа нөгөө хүнтэйгээ ярилцаж гаргалаа олоорой гэдэг зүйлийг бол хөзөр маань хэлж байна. Нөгөө талаас өөртөө болон бусдад баярлаж талархснаа илэрхийлээрэ гэж хөзөр маань та бүхэн зөвлөж байна. За ингээд 20 дахь группийг маань сонгож энэ хүртэл уншлагаа сонсон та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та бүхэнд маань уншлага маань таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай. Тэгээд таалагдсан бол мөн комент бичээрэй. Хэрвээ та бүхэн маань хувийн уншлагын цаг авах бол миний Instagram хаяг руу DM бичээд цагаа аваад уншлага хийх боломжтой. Би өдөр болгон уншлага хийж байгаа шүү. За баярлалаа. Та бүхний цаашдаа амьдралд нь хайр дурлалын амьдрал болон одоогийн амьдрал, ирээдүйн амьдралтай сайн сайхан бүхнийг хүсээгээрэй. За 3 дахь группийнхан маань уншлагатай тавтай морил. За би хөзрөө урьдчилж хольж бэлдээд шаардлагатай үзрүүд бол гаргаад ирсэн байгаа. За тэгээд хэдүүлээ уншлагатай орё. За тэгээд хөзрөө маань хэлж байгаа мессеж нь өгөх юм бол Mother of the Salt Waters гэдэг үзэр бол гарч ирсэн. За энэ юу гэсэн үг вэ гэх юм бол маш энгийнээр болвол passion буюу одоо зорилго, зорилт, хүсэл, тэмүүлэл одоо тэр зүйлийг бол илэрхийлж байгаа. Та бүхэн маань жоохон нэг тийм хайр дурлал дээрээ ингээл хүсэл, шинэ үнтэй уулзах юмсан, гой хайрлаж дурлалцах юмсан ч юм уу тиймэрхүү бодол юунууд баг зэрэг байдгүй хүмүүс ээж магадгүй энэ группийн сонсон хүмүүс маань хэрэг тийм бол өөртөөгөө ингээд дотоод зүрхээ гой нээгээд үнэхээр шин сэтгэлээсээ хайр дурлалтаа учрахыг хүсэж байна гэдэг зүйлийг өөртөө тэр энергийг дуудаж өөрийнхөө одоо дараагийн шинэ хайр дурлалыг бол өөртөө ингэж нааша дуудах юм энерги дамжуулж. Тийм болохоор өөрийнхөө ингээд passion буюу зорилго, зорилт өөрийнхөө тэр итгэл найдвар гэдэг зүйлтэй бол итгэлтэй байгаарай. Шинэ хайр дурлал сайн хүмүүс гарч ирнэ гэдэгтээ өөртөө итгэлтэй бай гэдгийг бол шууд хэлж гин. Тэгээд үнэхээр яг одоогийн нөхцөл байдалтай ингээд зам зуурын ямар нэгэн хүмүүс гарч ирээ та жоохон тоохгүй байгаа зүйл ах юм бол тэр бол зүгээр хамаагүй гарч иж хүмүүстэйгээ харьцах ёстой бол харьцаад үз ямар нэгэн байдлаар тэр хүмүүстэйгээ ингээд харилцаа холбоо үүсгээд болцох болцоонд яваад speed date хийгээд ингэж үсгэх нь бол гимгүй тэгж чадсанараа болохоор та бүхний маань ингээд өөрийгөө хаагаад байгаа тэр одоо зүрх сэтгэлтэй бол тодорхой хэмжээ баг багаар ингээ гоё нэгдэх ихний алхам болж чадна. Тийм болохоор
зам зуурын гарч ирж байгаа хүмүүс хэсэг зургийн харилцаа зүйлс байх юм бол хитрхийн түндэ автахгүйгээр эсвэл хитрхийн өөрөөсөө түлхэхгүйгээр тодорхой ингээд төвшөнд харилцаад явхад бол зүгээр юм шүү. За тэгээ хэдүүлээ үндсэн уншлагатаа орё. За тэгээ даа бүхний дараа ирээдүйд гарч ирэх шинэ хүн маань ямар хүн байх вэ гэхээр ер нь бол яг бодит амьдралынхаа төвшөнд бол өөрийнхөө суур хэрэгцээ, өсөд байгаа хэрэгцээнүүдэд хангацсан буюу одоо маш энгийнээр одоо байртай, машинтай, ажил карьертай ер нь бол тийм төрлийн хүн бол байхаар харагдаж байна. Одоогийн төвшөнд яг нөгөө хүн маань бусдад өөрийнхөө одоо нөгөө сэтгэлийг илэрхийлэх бас тэр боломжит үеийн ирсэн байгаа юм байна. Тэгээ та бүхний маань зүгээс болохоор өөрсдийнхөө өнгөрсөн амьдрал дахь ямар нэгэн харилцаа, сэтгэлийн шарах тиймэрхүү зүйлс байгаа болвол ирээдүйд гарч ирэх хүнтэйгээ уулзахаас өмнө өнгөрсөндөх энэ бүх асуудал зүйлсүүдээ болоод тавьж явуулахад уучлж өршөөх тийм зүйлс байвал тэр зүйлсээ уучлж өршөөж энэ зүйлийг бол эцсийн оёо хэдүүлээ тавьж эцсийг тавиад дараагийн шинэ хуудаснаасаа одоо дараагийнхаа харилцааг бол хэдүүлээ эхэлнэ. Тэгэхгүй бол яг энэ зүйлстэй та бүхний дараагийн харилцаанд жоохон ингээд саад учруулахаар байгаа харагдаж байна. Тэгэд ирээдүйд гарч ирэх шинэ үнийхэн хувьд болохоор ер нь бол нэлээд бас нийтээж, нэр хүндтэй, олонний анхаарлын төвд бас байдаг. Тэрийгээ дагаад бас айгүй амжилттай их сайхан хүн болох гарч ирэхээр харагдаж байна. Тэгээд та хоёр яг хайдварлан харилцааны үед гэх юм бол мэдрэмжийнхаа төвшөнд бол маш сайн нэгнтэйгээ ойлголцож чадгаар байна. Тэгээ нөгөө талаас гэх юм бол ирээдүйд гарч ирэх хүн маань нэлээд бас бие даасан бас жоохон амбицтай, юмыг бас ингээд удирдах дуртай тийм хүн бол байх магадaltaй. Хэрвээ эрэгтэй хүмүүсийн маань хувьд ирээдүйн тэр хайртуултай гарч ирэх хүн маань иймэрхүү хандлагатай байх юм бол та бүхэнд хэлж байгаа зөвлөгөө нь юу вэ гэх юм бол тэр хүний яг дотоод сэтгэлийг зөөлөж өгч чадах юм бол та хоёрын маань яг баланс айгүй гоё таараад цаашдын харилцаа болоод айгүй гоё сайжрахаар бол харагдаж байна. Тэрхий нөгөө эмэгтэй талын маань эрэгтэйлэг одоо тийм энерги өндөр байх нь эрэгтэй талт маань жоохон тийм сул дорой мэдэрч төрүүлэх магадaltaй болохоор та бүхэн яг дотоод сэтгэл мэдрэмж гэдэг зүйлтэй илүү гоё ажиллаад өгвөл та хоёрын маань баланс тэнцвэрчиж нөгөө талаас яг тухайн эмэгтэй хүн маань өөрийнхөө ингээд хитрхи бас давмгай байгаа байдал шин чанараа болол ингээд арай багасгаж зөөлөж бас чадхаараа хийж байна. За харин эмэгтэй талаас гэх юм бол ирээд гарч ирэх эрэгтэй маань эрэгтэйд маань олон сонголтууд бас гарч ирж магадгүй танаас гадна. Гэхдээ энэ дээр бол нэг тийм санаа зовоод байх зүйл бол байхгүй. Яагаад вэ гэх юм бол яг ирээд гарах хүнээ маань хүсээд байдаг дотроо бас бодоод идэг төрлийн эмэгтэй та бол муу юм шүү. Тийм болохоор үүн дээр бол нэг санаа зовоод байх шаардлагагүй. Энэ зүгээр нэг талаасаа ингээд тухайн ирээд гарч ирэх залуугийн маань хувьд ингээд харьцуулах бас боломж олон сонголтуудаас оновчтой бас сонголтоо хийх нэг тийм нөхцөл тохионд бас бүртгэнэ. За тэгээд өөр хэлэх зүйл гэх юм бол та бүхнээ маань яг бодит амьдралын баланс гэдэг зүйл дээр бас нэлээд сайн анхаарал өгөөрэй. Жоо мөн санхүүтэй холбоотой асуудал нөгөө талаасаа хитрхи өөр орчинд өснөөсөө болоод та хоёрын маань ингээд хандлага зүйлсүүд бас зарим талаараа бодит амьдрал дээр ингээд нийлэхгүй байх зүйлсүүд бол гарч иж магадгүй. Энэ дээр бол хитрхи их амбиц гаргаад чи би ийм чи ийм гэж нэгнтэйгээ ингэж хагаралтаж маргалтахаас илүүтэйгээр нэг ойлгох, нэгнийхээ ингээд өөр өнцгүүдийг нэгэндээ ойлгуулж хийлэх, тэрийг хүлээн зөвшөөрөх, түүнд нь уусах, тэндээс нь бас өөртөө байхгүй давуу болон сул чанаруудыг олж харж, шаардлагатай хэрэгтэй чадварууд болон хандлагуудыг өөртөө суулгаж авал илүү зүгээр. Тэгээ та бүхний маань хувьд яг ингэж чадах юм бол цааш ирээдүйд нэг 2-3 жилдээ болвол тусдаа гарах, эсвэл гадаа дотоод явах, бие даасан яг хувийн амьдрал зохиох буюу эхнэр нөхөр болох гэдэг тэр тайп руугаа энэ статус руу бас очих магадлал бол айгүй өндөр харагдаж байна. Тийм болохоор та бүхэн маань сайн нийлсэн анхааруулгууд болон зөвлөгөөнүүдийг өөрсдөө шаардлагатай зүйлсүүдийн тусгаж аваад ирээдүйн харилцаан дээр энэ зүйл дээр анхаарч чадах юм бол бас ямар нэг асуудал бол нэг бас харагдахгүй байна. За тэгээд би Oracle үзрөөсөө шаардлагатай анхааруулга мессеж болон зөвлөгөөг бол авсан байгаа. За тэгээд Oracle үзрийн маань хувьд болохоор ийм хоёр үзэр гарч ирсэн. Тэгээд за та бүхэнд маань болохоор ихний Chakra Oracle үзэр маань юу хэлж байна вэ гэх юм бол түрүүн яг нөгөө групп сонгож байгаа үзэртэй хэлж байсан шиг өөрийнхөө яг зүрхийг нээ гэдэг зөвлөгөөтэй ер нь төстөө буюу өөрийнхөө яг ингээд дотроосоо өөрийгөө хайрлаад өөрийгөө ингээд дэмжих хэрэгтэй байна. Хитрхээ бас нөгөө өнгөрсөндөх харилцаа өөрийнхөө ингээд зүрхийг бас нээхгүй байгаасаа болоод
өөрийгөө ингээ бас урамшуулж магтаж зүрх сэтгэл зүгээ ингээ гоё баярлуулах гэдэг зүйл та бүхэнд байна ингээд нийлэн дутмаг байгаа харагдаж байна. Тийм болохоор өөрсдийнхөө яг хувь хүн дээрээ өөрийгөө хайрлах, баярлуулах, баясгах гэдэг зүйл дээрээ анхаарлаа хандуулж өөрийнхөө энэ энергийг гоё дээшлүүлэх хэрэгтэй. Тэгээ нөгөө талаас өгж байгаа зөвлөгөө нь болвол мэдээж шинэ харилцаа шинэ зүйл гарч ирж байгаа болохоор үүн дээр бас ингээ таны төсөөлөөгүй эсвэл таны ингээд хүсээгүй нөхцлүүд зүйлсүүд болвол мэдээж тулгарх нь тодорхой. Энэ зүйлс дээр бол та ингээд хитрхи ингээд зөрүүдлээд эсвэл тэр зүйлийг хүлээж авахгүй байх шаардлагагүй. Энэ болохоор таны ирээд гарч ирж байгаа таны туулах ёстой нэг талаасаа тэр хувьсэл өөрчлөлт болохоор энэ зүйлийг бол хүлээж аваарай. Тэгэд энэ зүйл дээр хитрхи бас ингээд гадагшаага уурлаж стресстэй эсвэл өөрийнхөө мэдрэмжийг хитрхи ингээ босцоод руу ил гаргаж ярих ч юм уу иймэрхүү байхаас илүү дотооддоо яг энэ зүйлсээ мэдрээд өөрийнхөө асуудлуудаа дотроо шийдэх та бүхний хувьд бол илүү зүгээрээ. Тийм болохоор энэ зөвлөгөө болон энэ анхааруулгуудыг өөртөө тусгайж аваад ирээдүйн хайр дурлалын харилцаан дээр хэрэгжүүлээрэй гэж хэмээн зөвлөе. За тэгээ 3 дахь группийг маань сонгосон уншигчтай маань хувьд ирээдүйд гарч ирэх хайр дурлалын харилцаанд иймэрхүү байх нь та бүхний маань ирээдүйн хайр дурлалын харилцаанд бол амжилт хүсье. Шаардлагатай хэрэгтэй зөвлөгөө болон мессежүүдийг бас ирээдүйд гарч ирэх хүнийхэн талаар тодорхой мэдээллүүдийг өгч чадсан гэж бол найдаж байна. Та бүхэнд маань урьдчилан маань таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай, коммент бичээрэй. Тэгээд хувийн уншлага хэлгэх бол миний Instagram хаягийг дагаад DM-ээр цаг аваарай. За та бүхний маань ирээдүйн амьдрал болон хайр дурлалын харилцаанд амжилт хүсье. Баярлалаа.